Эхнээсээ ашиглалтанд ороод нэг сарч болоогүй явган зам ганц удаагийн аадар бороог даалгүй урсаж хөвдөрлөө. Хаал дүүргийн Чингисийн өргөн чөлөөний 3 дугаар хэсэг буюу ажилчдын соёлын ордны орчимд тавьж байгаа явган замын 600 орчим метр нь эвдэрснээр иргэд ямар замаар алхаж явааг манай зураглаач Алтан гэрэл дурандаа булглаа. Тухайн зам тогтчлтын ажлын тендер 2025 оны 6 дугаар сард буюу 1 жилийн өмнө зарлагдаж гүйцэтгэгчээр SMGT компани шалгарсан ч геодез усны барилга байгууламжийн газраас борооны ус зайлуулах төв магистраль шугамын ажил хийх шаардлагатай болсноор нэг зунаар хойшилжээ. Ингээд энэ зунаас SMGT компани нийтдээ 2.4 км явган замыг 2.3 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр шинжилж эхэлсэн бөгөөд эх 10 дугаар сарын 1-нд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Тэгвэл 17 цагийн орчим энэ хэсэгт хотын дарга пүрэв давг ирж ажиллалаа. Ус зайлуулах худаг холбоогүй учраас тавьсан явган зам нь урссан гэж гүйцэтгэгч тал тайлбарлалаа. За энэ бол салбар хоорондын уялдаагүйгээс болж шинжилээд нэг сарч болоогүй явган зам нь урссныг нотолж байгаа юм а. Ингээд гүйцэтгэгч SMGT компанид баяр наадмаас өмнө хэвийн байдалд оруулахыг үүрэг болголоо. Энд 20 орчим минут ажиллахад л нэлээд хөдөлгөөнтэй байна. Яаралтай энэ замууд аюулгүй болгоод буцаад хэвийн байдалд нь орвол геодез усны барилга байгууламжтай холбоотой ажлуудаа наадмын амралтын өдрүүдэд яалтаа явуулъя. Ер нь бид нар төлөвлөлтөн дээр нэгтгэл хийхгүй бол нэг тал нь явган хүний замаа хийгээд байдаг, нэг тал нь авто замаа хийгээд байдаг. Нөгөө талдаа дулааны шугам орж идэг, захилгаан шугам орж идэг, ус зайлууд хоол орж идэг. Ингээд энэ хооронд чинь ямар нэгэн уялдаа холбоо байхгүй байгаа учраас ийм асуудал үүсээд байна шүү дээ. За ер нь бол бид нар энэ Улаанбаатарын газар дуурах Улаанбаатар хоттой анхаарахгүй бол нийт шугам шүлжээний 70% насжилт өндөртэй болсон. Бид нар нүдэнд харагдахгүй байгаа Улаанбаатар хотынхоо асуудал руу орохгүй үнэхээр хүндэрсэн юм байна.